Орон минь төргийн эрхэм үзэгчтэй Монголын үндэсний олон нийтийн телевизийн 50 жилийн ой зориулсан ММА-гийн дэлхийн ээлжид ярилцлагын цаг эхэлж байна. Бид өнөөдөр та бүхэнтэй Монголын үндэсний телевизийн анхны операторуудын нэг болох Чогдонгийн тогтхыг уулзах гэж байна. Танд орон минь төргий. Баярын мэнд. За та бүхэнд бас баярын мэнд төргий. 50 жил маш хурдан өнгөрчихжээ. Тийм бай. Яг мэдгэтэл 51 жил болгож юм нөө. Харин тий. Та хизэнээс эхэлж яг хэдэн онд яг мэрэгжлийн оператороор сурахаар одоо явж байва. Та ч вегик төгссөн шүү дээ тий. 1966 оны онд Усабыг 10 жил төгсөөл тэнд Монгол зураг тариад өгж хэвлэл мэдээллийн тийм шинэ юм нэгднэ. Тэнд бэлтгэл боловсролч бэлтгэж байгаа нэр байна л да. Тэгээ тийм хойр ирсэн байгаа. Тий. Тэгээд би тэр зураг тариад мэдхгүй чинь 10 дугаар 3 анги төгснөөс би орж хуваар авах хэрэгтэй байсан. Тэгээ орсон чи харин за ямар хуваар авах вэ? Тэгэхээр би миний төвөнд дэлгэрэж, чайлын төвөнд дэлгэрэж би тэр хамт нэг голын хөвгтөр эрхүү юунд зурдаг байсан нөгөө сэтгүүлч анги. Тэгээ захаа өчөөд за миний араа сэтгүүлч хүрээд ирэх гэсэн байхгүй. За. Тэгээд би сэтгүүлч авъя гэдэгсэн. Тэгтэл сэтгүүлч ирээгүй энэ жил. Гэсэн чинь манай гомбож багш одоо авьяат багш гомбож гэж байна л да. Тэр цонхны энэ зогсноо. Энэ тогтхыг тэр зурагтаар оператор ангид явуулчихвал яасан захирлаа гэж байна. Захирал аргачлаа сүрэн гэж юм байсан. Сайхан бас. Тэгсэн чинь гэдэг бодоод ирсэн чинь энэ өгч 8 дугаар ангиас л Исмяна гэж нэг хотоо аппарат бараад өгөөд байдаг шүү дээ. Ер нь анхны мэдтгэн байгаа байх шүү. Кино оператор зураг авдаг хүн шүү дээ болно шүү дээ гэсэн. Тэгэл за тэр манай аргачлаа сүрэн багш захирал хэлж байна. Ламж өгөөд гişэл ирэх байсан. За тогтхыг тэр Москвагийн кино оператор, кино зураг тариад оператор ангид бичиж. Гээл тэгээ томол долгосон л да. За. Тэгээ яг хэдэн онд одоо энэ телевизийн хаалгаар орж ирж байв. Тэгээд яг 6 жил болоод. За. 72 оны 5 сарын 8-ны өдөр энэ яг энэ байрны баруун талын хаалгаар орж ирчихэл. Тэгээд нэг давхарт энэ баруун талаас 2 дахь өрөөнд манай операторын цех барилддаг байсан. Тэгээд орж ирээд дуурай харамжаа гэж манай цехын дараа бид өөрч Москвад нэг жил хамт нэг байранд байсан. Тэр манай дарга юм байна. Тэгээд орж ирээд тэгэл эхэлсэнтэй. Одоо за би тэр үед за Монголын үндэсний олон нийтийн телевиз бол тийм үү. Монголын үндэсний телевизийн хамгийн анхны эфир бол мэдээ байсан. Та нарын ажлын бас нэг хамгийн чухал үүрэг бол мэдээнд явах байсан баг л да. Тэгэд одоо ямар хуу камераар явж байв. Тэр үед мэдээнд явна өдрийн хэдэн мэдээг ямар хуу нөхцөлд амжуулж хийдэг байв. Эхлээд бүр 35 мм кино аппаратаар мэдээнд явдаг байлаа. За. За тэгээд тэр одоо жоохон өөрчлөгдөд, шинжлэгдээд нөгөө их юм зузаан ийм өргөн хас байдаг шүү дээ. Тэр нь болоод энэ хагас 16 мм тийм хасаар аппарат ирээд тэгж авч дандаа кино. Эхлээд зураг аавна, дараа нь лаборатори зугаана. Тэгээд боловсруулж дээр эвлүүлнэ. Тэгээд дуум оруулна их мэтлэн. Тэгэл за тийм мэдээ. Яг л кино хийдэг дараалал явуулсан шүү дээ, тий. Тэгнэ. Тэгээд тэнд чинь одоо өсөлтөө юу яаш хариуцлагатай. Тэгэхээр зарим одоо зургуулаач зургуунд явахдаа бас жоохон нэг хальсан чинь лабораторид эвдрүүл тэгэл дуусаа. Бараг гэвэл донгодуудаад тэгэл цалин асуувал тэгэл болно да. За тэр чинь яг жижиг асуудал. Тэгэхээр зэрэг гол нь тэнд их хариуцлагатай төрөв ирсэн шүү дээ. Учир нь юу гэхээр зэрэг за бид нар гадаа сураг аваад орж ирлээ. Угаалаа. Угааж явах чи ерөнхий инженер орж хараад за боллоо ичээ тэрний дараа гарсан дараа бүх юм болоод эвлүүлийн ширээнд очино. Тэгэхэд бол одоогийн шиг одоо ерөнхий редактор нэвтрүүлэгч ирээд үзээд уншихгүй шүү дээ. Тэнд дүрсээ үзчихээд тийм баримжаагаар үзчихээд тэгээд тэр хас гарч ирээд энэ проекцаагод өөр нөгөө шин юунд хуучин энд байдаг гэсэн хоёр давхарт. Тэр австраад үзээд тэнд хасаа нөгөө хинаа хасаа сэнэглээд бэлэн болсны дараагаар одоо энэ яг энэ эфирэнд бүх дарга нь орж ирнэ. За. Одоо чойл дараагаас эхлээд том дарга нь орж ирнэ шүү дээ. Мэдэгч. Тэгэл үзээ бүгдийн тэр дор нь үзээ. За боллоо гэдээ харахаар нь би болохоор цехинд оператор цехинд дарга учраас бүх оператор авсан дөрсөж энд харж тэнд эхэлж үзээ боллоо хас хийчихэд тэгээд хас энд ирээд үзээд
А хэрвээ ямарыг болсон бол дараа нь шууд тогтгоо яаж байгаа. Ордонд сайхан оператор байна. Жижиг кабинд 2 яран зовцтой. Тэр зангаатай цамц бүхэн эндүүтэй госчтой. Одоо бид ордонд явж ирч ордонд нэг улсын төвчний зураг авдаг юм уу? Ерөнхий дарга одоо Сэдэнбал даргын зураг авах болохоор зэрэг нөгөө ус юм өсч ороод ирнэ. Тэр материал бол манай техникийн үйлдвэрийн дарга зогсож байгаа үүдэн дээр. Тосч авангууд дээр хариуцлаа тэр нэг улсын төвчний зураг. Тэр нэг номерын хүний зураг болохоор шууд өөрөө оролцоод лабораторид өгөөд гарч байгаа үед манай ерөнхий инженер урж харна. Тийм. Тэгээд гарахаар нь дагаж тийм. Бүр хамгийн сүүлдээ эфирт гараад дуустал дарга манай кино үйлдвэрийн дарга бүтэр дагна шүү дээ. Тийм хариуцлаа. Тэр одоо төрийн ордонд зураг авчаад оройн ирээд шууд хөдөө томилогдох тохиолдол байв уу? Байв зөндөө байна. Тэгс нөгөө хувцас юмсаа налаахан урахаар орно шүү дээ. Харин тийм. Сонин налаахан урахаас 2 налаахан урахаас 200 м гүнд орно. Тэгэл явна да. Ер нь эх орнороо хэр их тойров? Гадаад дотоодоор хэр их аялав? Тэг би ч одоо бүх аймгаар хамгийн олон олдсон аймаг бол Баян-Хонгор 16 удаа очсон байдгийг. За тэгээд бүх аймагуудаар хэд удаа явсан байгаа л да. Тэгээд Сумаар тооцвол сум бол 190 сумаар явсан байдгийг. За бараг л 80-90% тоолж тийм үү. Тэгээд гадаад бол хөөрхөд телевиз буйнаар олон 16 орн орсон байдгийг. Бас телевиз буйнаар чинь би нөгөө гадаад манаас тэр үчин гадаад телевиз Европ сурвалжлах групп ажиллаж байна шүү. Хэсэг зураг авдаг хэсэг. Тэнд редактор сэтгүүлч зурглаач оператор хоёр ажиллана. Тэндээс жолооч үлсэл аав. Тэгээд бид жаргал дарга гэж байсан да манай телевизийн орлогч дарга олон жил болсон. Дугуйн жаргалагч бид хоёр тэнд 96 оноос 99 он хүртэл ажилласан. Тэгээд өөрийнхөө албан ёсны одоо сурвалжлагчаар томилж ажиллаулдаг. Томилуулна тий. Томил дээр. Орос албанаас. Орос одоо Европ гэсэн үг дээ. За. Тий. Тэгээд албан ёсоор тэр сурвалжлах групп хэсэг ажиллаж байгаа. Тий. Тэгээд тэр чинь эндээс салинжуулна. За. За. Тэр сурвалж ирэх мөчүүд эндээс өгөн тий. Та хоёр гол төлөв аль улсад нь? Хойно Москвад байсан уу? Москва Ленинград тэгэл явна шүү дээ. Цаашаа Польш орж ирсэн, Герман орж ирсэн. Ямар хөө сурвалжлагууд явуулдаг байсан бэ? Тухайн улс орныхоо онцлог юмнууд. Жишээлбэл одоо манай Очирбат дарга одоо Ленинград төгссөн ш. Тэгээд аялахад одоо тэрийг явуулах мэтлэн. Тиймээс ансын нийслэг онцлог юмнууд явуулна л да. Тий. Би бас таныг дайны сурвалжлаганд явж ирсэн гэж сонсч байсан. Тий, 1978 онд Вьетнам, Камбожийн дайны сурвалжлаганд одоо шог зохиолч Гажтын дам бит хоёр явсан. За. Тэгэхэд бол бидний очиход нүд тайлтрам байсан л да. Эхлээд хүн мэддэг юм байна лээ. Бид нар шөнийн 4 цагт гараад өглөө 9 цагт 5 цаг орчим яваад өглөө айн болж газар очсон. Тэгээд эхлээд тэр чинь ингэж харагдах. Эхлээд ганц 2 хүний шарил харагдаад тэгээд нэг нурсан байшин харагдаад тэгсээр яваад нэг харахад л ерөөсөө нөгөө бараг сумын хэмжээний газар шатаа дутаа тэгээд нөгөө хүний шарил марагдаж хөл гიშхэмгүй тийм байх юм. Тэгээд зургууд авсан л да. Би авцралт манай телевиз гадаад явсан ус чинь тэр үчин заавал өглөө сонслох юм. Тэр сониноо ярьдаг. Тэгээд би одоо зураг үзүүлсэн чи одоо танаа ээж пунсенч пах тогтонаатаа цаашаа гэж хэлсэн. Тийм амар зургууд. За Москвад сууж байхдаа би таныг нэг алдартай баримтат кино хийсний чи мэдх юм байна. Сэдэнбал агсны тухай. Энд бас манай үзэгчид ч гэсэн сайн санаж байгаа бах л та. 2004 онд Сэдэнбал даргын тухай 5 ангитай кино 5 цаг гардаг кино хийсэн. Тэрийг болохоор зэрэг би 17 жил судалж ажилласан л да. Материал судалж. Тий. Тэгээ яагаад кино хийх болсон гэсэн чинь би тэр Сэдэнбал дарга нас бараад тэгээд манай би урд нь Увс аймгийн тухай кино хийсэн байсан. Тэгээ Увс аймгийн дарга чинь ховдын хүн байсан л да. Тэгээд над руу уцтаад за Сэдэнбал дарга өнгөрсөн мэдж байгаа биз дээ. Өнөөдөр маргааш ирнэ. Өнөөдөр маргааш ирэх учраас маргааш хэдэн цагт их тэнгэрийн амд очиж урт зураг авна шүү. Аппаратаар бэлдээр энэ бол Увс аймгийнхан зориулсан зураг шүү гэхгүй юу? Тэгс чинь манай би хоёр энд тэр зурганд хуваарлагдаагүй.
Тэгсэн харин манай энэ баяр жаргал очиж зураг авч таарсан надтай. Тэр нөгөө шар тэгсэн чинь өглөө 6-д очсон чинь тэр офицеруудын ордноос гаргасан. Шарлын. Тэгээд өглөө би 4 хагас очлоо да. Тэгээд очиход пиг дүүрсэн байсан. Ерөөс тэр 17 дугаар сургууль тэр өдөр хүн урах машин явуулдаг гэж 6 цаг автобус явуулдаг байсан шүү дээ. Тусгай маш тэгэхэд дүүрсэн. Тэгээд ингээ орсон чинь гээгээ ороод ирсэн чинь зарим нь уйлсан зарим нь нэгсэн офицерууд ордно одоо хар хашаа хөр байна уу тэр хар төмөр хашааг ганхуулж байгаа тэр ус уч орох гээд тэгэр энэ зэр нөгөө мэдээний чанартай ер нь яг хад усын нэвзүүлэх зорилготой жоохон зураг авчихсан болоод дэлгэрэнгүй авсан. Дэлгэрэнгүй авсан харин манай баяр жаргалын зураг авчихсан л та. ММС мэдээний редакцаас авсан. Одоо манай ММС явсан юм байна. Тий. Тэгэл тэндээс эхлээ материал суулгал бүр судлаад Москвагийн кино архив, Бээжингийн кино архив, Улаан-удын кино архив, тэгээ манай Монгол улсын кино архивээр ороод тэгэл хамгийн материал суулгал ингээд судалгаа хийсээр байгаа. Тэгэл хийсэн. Тэр бол гол нь болохоор зэрэг Монгол улсын 50 жилийн хөгжлийг дүрсээр бичиж оролцсон бий. Тий. Тэгж оролдоод хийсэн дээр олон төмөнд хүрсэн юм шиг байна л. Та нарын үеийнхнээс одоо олон улсын юу гэдэг фестивальд оролцоод, бүтээлээрээ оролцоод амжилт үзүүлж исэн тийм өгтөх байна уу та тэрнээс? Миний Янгир гэж кино Левцкимсэл чаглалд орж ирсэн. Левцким. Баримтат кино. Баримт. Яг жинхэнэ Янгирын тухай. 19 минут 50 секундын кино л да. Тэр үе чи яг 20 хийдгүү киног. Ягаад бол 30 секундын пауз авдаг энэ нэвтрүүлээс нөгөө нэвт шилжихийн тулд 30 минут дутуу хийн. За 30 секунд. Тий 30 20 секунд. Тэгжээс дараа нөгөө титр дараагийн нэвтрүүлэг эхлэх гэж холбогддог. Одоо шиг бичиж байгаа юм чинь. Тий. Тэр одоо тэр үед мэдээж одоо ч юм бол ингээл нисдэг камер нисгээд л авчиж шүү дээ тэр янгир мангир чинь. Тэр үед хэдэн хилийн аппарат үрж тэр уул хадаар янгирын араас хөөцөлдөж явж. Би янгирын 3 жил хийсэн. Тий. Тэгтээ хоолтой баян хонгор уус өмнө энэ дөрвөн аймагт авсан л да зургийг. Тэгтээ тэр үе хэн ч хийгээг онцлогээр урднасан гооч янгир чон хоёроор кино хийгээгүй. Усаар хийсэн байсан. Тэгэхээр би тэр урднасан гоо хийгээгүй хоёр хий гэж бодоод янгир хийсэн. Дараа нь чон тухай кино суулж ясан чинь Москвад нөгөө юу харуулсан л да. Тэгээд дараа нь хөгшрөөд болцсон. Чон хийгээгүй. Тэгээд тэр янгирын чинь янгирч нь бол харахтаа бараг 10 км харна. За. Сонсохдоо ер нь одоо км чихэр сонсдоор километрт сонсон шүү. Тэгээд янгирч ингээд 5 6 янгирч байлаа, 3 янгирч, 10 хэдэн янгирч байлаа гэсэн. Өдөр янгир унтаад нэг янгир босоо байна. Нэг хөл өргөч зогсоод. Нөгөөдөө сэртэл зогсон. Тэгэл ямар нэг чивээ маавгүй хөлөө. Тэгээ бүх янгир сэрдэг. Та бүр амттай судлаач болсон. Бараг шахсан. Тэ? Янгирын судлаа. Тэгээд 3 жил дагсан гэхээр шиг бараг. 3 жил дагсан. Тэгээ манай анд хийж яасан. Гэхдээ чинь одоо 20 минутын кино ингэж явуулдаг юм гэж. Би тэнд одоо бол тэр манай телефон өдрийн дараа Баттөр, одоо Ганбаатар ерөнхий инженер би тэнд одоо хүртэл ирж байгаа. Ягаад гэвэл надад томилттой гээд. Тэр аймагт явуулаад байна гэж шүү. 20 минутын кино ингэж болохгүй гэж болохоос шүү. Тэгтэл дээр нь би нэг тасаг хариулсан болохоор бас жоохон их мэдл байсан юм уу. Тэрний тэр чинь 3 жил явж 20 минутын кино хийж байж болохгүй шүү. Тэгээд тийм би чи урамсан л да. Тэгээд явуулсан зохиолч нөгөө тэхийн зогсоол гэж тэр уран сайнаар оруулаад тэр хэсэг мэсийг тэгээд сонирхтой болсон байх. Тэгээд гадаадын киноны адамд бас уран бүтээлчтэй их боломж олгодог гэж тийм үү? Амжилттай ажиллахын тулд цаг хугацаа, мөнгө, хайрлалгүй өгдөг гэж тийм байсан байна. Ер нь үе үед л үндэсний телевиз тийм байсан да. Уран бүтээлчтэй сайн ажил, сайн одоо бүтээл гаргуулахын тулд цаг хугацаа ч өгдөг, томилолт ч өгдөг. Тийм бас одоо ч гэсэн харьцуулахад хувийн телевизүүдтэй харьцуулахад те биднэрт хамаагүй боломж байна уран бүтээл хийх. Өдрөөр ороо нэвтрүүлгээс 8 цагийн нэвтрүүлж үед манай эмийн сурвалж хэсэг тэнд явна, энд явна дэлхийн хаан ч гэсэн явж байгаа шүү дээ. Тий. Тэр сайхан энэ талд их сайхан болж байгаа. За та эцэст нь надаа телевизийн зураглаач гэж юу ямар хүн байх хэвтэй юм. Одоо ингээд янз бүр л болоод байна л да. Хүмүүс зураг авдаг хүн болгон л өөрийгөө зураглаач гэж тайлбарладаг болчих.
та мэрэгжлийн хүний хувьд олон жил одоо энэ Монголын анхны телевизийн одоо зураглаачдын албаны дараагаар ажиллаж байсан. Зураглаач гэж яг ямар хүн байх хэвээр. Зураглаачид би ингэж боддгийг. Тэр зураг мураг авах зорилгын ажлаа хийхээс гадна өлгөшөө хүн байх хэвээр гадна талаар. Ягаад гэвэл уранхаа хувцсгүй, хэрэг хувцастай, цэвэр цэмцгэр явах хэвээр. Ягаад гэвэл бүх хүний урд одоо манай ерөнхийдөө дагж явуулагч ерөнхий урд нь орц зураг авна үстэй. Тэгэхээр ч бас өөр улсын ерөнхийдөө хамт дагж явна. Тэгэхээр чи Монгол улс дээр оператор ямар оператор байх вэ? Гадна талаар зүгээр тавхдагч танихгүй шүү дээ. Тэгэд тэр талаас анхаарах хэрэгтэй. Хувцаслалт хамаагүй хэрэг байх хэрэгтэй, уранхаагүй байх хэрэгтэй. Ойртон зогсон байх хэрэгтэй гэж боддیں۔ Нэг хоёрдугаарт бол маш хариуцтай. Энэ дээр бол маш хариуцтай байх хэрэгтэй. Оператор тэр сэтгүүлч хоёрч. Сэтгүүлч нөгөө нэвтрүүл санаа гаргах чинь оператор тэр авсан зураг авах биш. Тэр сэтгүүлчийн бодож байгаа юмыг өөр мэрэгжлийн үүднээс баяжуулж өгөх зорилготой байхгүй юу? Зүгээр зураг аваад яваад авах биш, баяжуулж. Тэгээд тийм хариуцлага байх хэрэгтэй. Гуравдугаар тэр юм нь миний энэ зургийг үзээд хэн ямар ойлголт авах вэ? Хэн ямар ойлголт авах вэ? Малчин хүн ямар ойлголт авах вэ? Тэр сайд үзээд юу гэх юм? Тэрийг бодож авах хэрэгтэй даа. Тий. Бид нар тийм л ер нь эхний залуу үед тэр бодохгүй байсан доо. Бараг гаргачихвол яамаа гэж хэлсэн. Тэгээд нэлээд 10 гаруй жил ажил хийхэрч бүгд юу бид ч одоо тэр үе чинь юунд өвлийн хүү цас шороо бороо шороо энэ тэр мэдэхгүй шүү дээ. Яг явна. Жишээ энд би энэ ном дээр би энэ ийм ном бичсэн байна. Энэ операторуудын ажил төрөл янз бүрийн томилдон утгаарсан ийм ном бичсэн л да. Энэ номон дээр бол Элсний 13 гэж би 13 операторынхаа тухай бичсэн. Энэ дэр жишээлбэл хэн яаж ажиллаж байсан. Одоо ингэж байж байгаа жишээлбэл. Тэгээд бас нэг юм бол тэр зурглаач би зурглаачаа тэр найруулагч болоод тэр сэтгүүлчийн авсан аваад болоо гэж болохгүй. Тэмдэглэлтэй байх хэрэгтэй байна. Тийм газар явсан. Тийм тэр онцлог байлаа. Үйл явдлыг ер нь ашин алдахгүй авдаг учраас тийм үү. Авдаг учраас тэр чинь өөрт нь хэлээд өгчих сайхан. Тэгээд өдөрт нь за зөөр энгийн үйл явдлууд байж болно. Тэгээд тэрийг заавал бичих хэрэггүй. Онцлог юм байж болно шүү дээ. Гэтэл машин цасанд суугаад хэд хондог шүү дээ. Тэр өдрийг бичих болно шүү дээ. Тэгээд дараа нь чадвал тэрийг бичсээр цөөлд нь сайхан уран бүтээлч албан ёсны ажил дуусахаас хэрэг тэрийг эвлүүлээд нэг иймэрхүү ном гаргацсан шигээ тэрийг найз нөхдөд өгсөн шигээ явж явах зүгээр шүү дээ. Би тийм л юм хэлмээр байна. Дурсамж тий. Хүн ер нь дурсамжаар хадгалж тэгж амьддаг шүү. 8 дугаар ангиас хөтөлсөн тэмдэглэл дэвтэр байдаг одоо хүртэл. Гайхалтай. 35 дэвтэр байна надад. Саяхан хүртэл энэ ном бичих хүртэл хөтөлсөн. Тэгээ энэ ном бол миний тэмдэглэл дэвтэр. Одоо тэрийг шатааж болно. Яг л энд байгаа учраас. За баярлалаа танд. Үнэхээр сургамжтай. Би ганц үг хэлж болох уу? За. Намайг одоо ингэж нэг малчин айлын хөвгдөн шүү дээ. Би хонь хариулдаг хөвгдлөөд болтлоо идэж явуулаад өнөөдөр хүртэл энэ манай телевиз хооллож намайг өндөл гэж ийм газар үзүүл яваад би баярлаад одоо хэлэхгүй болтохгүй байна энэ. Тэгж л удаа хүндээ. Тэгээ телевизээр хамт олонд сайн сайхан нэрүүлэн аз жаргал бүхний өсөн өрөөё ахна. За баярлалаа. Танд бас урт насалж одоо биднэрт цаашдаа юм сургамжтай үгийг хэлж байх болтугай гэж хүсэн өрөөё. Баярлалаа үзэгчдээ. Монголын үндэсний олон нийтийн телевизийн 50 жилийн зориулсан MMA-гийн дэлхийн ярилцлага энэ удаа Ахмад зураглаач Чогдонгийн тогтох оролцлоо. Дараагийн нэвтрүүлэг хүртэл баяртай.